Би энэ Уранга аймгийн Баталцын сумын 4-р иргэн Тэмцгийн Гаан Зориг гэдэг хүн байна. Тэгээ сумтай нөхөрлөлийн ахлагч. Яг үйл ажиллагаа эхлээд 9 оноос ахгуулаад үйл ажиллагаа эхэлсэнтэй манайх. Мод тарилт, өнөг хаягдл цэвэрлэх, байгалийн дагалт баялаг ашиглах тийм л зорилтоор 16 өрхийн 30 гишүүнтэй үйл ажиллагаа явуулцгаа. Тэрбум сангийн төсөл нөгөө банкуудын холбооноос гараад шийдвэр гараад тэгээд энэ нутгийнхаа бас энэ орхон үеийн байгалийн зохицол газартаа хортон шавжин тустаад хүний гарын буруутай үйл ажиллагаагаар бас ийм ойн дөрөлтөд орцсон газар ер нь нөхөрлөлийг гишүүдтэй хамтраад бөөний хүчээр бас эргэж ойжуулах тэр талдаар нь дэмжих гэж оролцсон. Бидний одоо яг нэрцэн байгаа бол энэ 4-р угын нутагт орхон үеийн байгалийн зохицол газрын 100-ны ар гэдэг газарт. Төгслийн агаад альцуулаад энд одоо ингээд 8 га талбайд 23 мянган мод шинс мод тарьц суулгацсан байгаа бид нар. Агшаа доторх нь байгалыг өнөг хаягдлыг ашиглаад гашаажуулаад тэгээд мал хуу орохгүйгээр зориултын дагуу гашиж хийсэн байна. Гашаага. Энэ одоо хортон модны одоо хортон өтгөрхөө тэгээд байгалийн дөрөлтөөр хатаж хуурайсны хүний буруутай үйл ажиллагаас хүмүүсийн хүртсэн талбай байсан. Ер нь тэгээд дөрөлтөд орцсон талбай гэдгийг сонгосон доо. Одоогоор яг бидний харж байгаагаар бол энэ тарьсан мод маань нэг 85-аас 90% л ургалттай ургаж байгаа. Тэгээд 3000-аас 4000 орчим портохтой мод тарьсан байгаа. Тэр нь болохоор дандаа 4-өөс 7 настай моднуудтай оронд. Тэр дээдлийн талбайгаар хувцуу тарьсан байгаа нь бол 2-аас 3 настай шинс моднууд тарьсан баг. Олон хүн хамрагдаж нөхөрлөлийн бүх гишүүдээр ер нь бүгд их хөдөлмөр гаргасан да, их зарцуулсан да. Зардал их өндөр гарсан баг. Тэгээ услага 6 сарын 20-оос 7 сарын 1-ний хооронд 6 сарын сүүлийн 10 хоногт ер нь бороо манахруу жоохон бага орсон. Тэрэнд 2 удаа услсан байгаа. Услагаа энэ доод голоос гар ноцоосоор усны одоо тийм чайнуудад ачиж энтэй автаж тэгээ гар аргаар услсан байгаа моднууд. Тэгээ 8 сард 7 сарда их 6 сар 2 удаа услаад 8 сард 1 удаа услсан байна. Тэгээ хяналт бол байгааг хянаж байгаа энэ улсын цэцэн хамгаалалттай газрын байгаль орчны байцаагч нар нь энтэй талдаа төхний эдийг хамгаалсан байгаа. Энэ талаас хамгаалсан бас байцаагч байдаг. Тэр хоёр доо бас давхар ингээд хараа хяналттай байд. Тэгээ одоо бид нар энд арчилгаа болохоор энэ дотроос одоо энэ мал зал гიშгээгүй гоё өвснүүдээ шууд хадаж аваад зэрлэгээ одоо авах ажилд орох гэж байгаа. Одоо өөрсдөө нөгөө малын тэжээл хадныг ажил дуусаад тэгэл энэ рүү орж тэр ажиллаа. Манайч нөө сум дундын ой ангитай. Тэгээ ой ангийнх нь инженер нөгөө техникч эднэр нэрээд энэ талбай ерөөсөө эхнээсээ байхдаа ийм шинс мод одоо байсан газрыг тэгж өөр төрлийн мод тарахгүй дан шинсээр очиж гээд эхний судалгаандаа тэгж гарсан байна. Тэр ботхтой модоо тэр нөгөө сумын төвийн нөгөө анги тэр ойжул дижис одоо манай нэг сумт компани дээрээс авсан шүү дээ. Тэднийг наашин тээвэрлэх хамгийн хүнд хэцүү тэр л байсан. Тэгээ тээвэрлж ирсэн модоо нөгөө модны бүрчлэнгээр хүн болгон барьж байршуулж тарьж суулгаж байгаа болохоор тэр жоохон бэрхшээлтэй байсан. Тэгээ бусдаар бол яах вэ? Тэгээ цэвэрлэгээ энэ жоохон хүнд байсан. Энэ доторх ойгоо цэвэрлэгтэй. Тэгээ цэвэрлэгээ тэр өнөг хаягдлаар гашаа барахад тэр нь жоохон ажил ер нь хөдөлмөр их орсон. Энд манайхаас онцлог зүйл нь бол тийм бос газруудаас нэгдэж ирэхэд бид нар мод зөөх зардал бага орно. Сум орноттой ойрхон болохоор тэгээд нөгөө гэр орондоо бас ойрхон ажиллаж байгаа хүмүүс нь. Тэгээ энэ бол орон нутгийн иргэдэд оролцоо тэр чигт нь хамруулаад тэгээд яг 6 сарын нөгөө эхний 10 хоногтоо дээд тал их модыг нөгөө багтаа тарьж хахад оюутан залуучууд бас амраад ирсэн байсан. Тэгээд тэр залуучуудтай нийлээл. Тэгээ орон нутгийн ажилгүй залуучууд ихэнх нь амрагдсан байна. Яг тэрнээс бүр амар байсан байхгүй энэ талбай. Тэгээд одоо энд нэг ажил хийсэн газар ажил хийгээгүй газар хоёрын харьцуултыг л
оос ингээ харах юм бол яг мэддэгтгэр тийм юутай байна. Одоо 3 жилийн хугацаанд бид нар тайлан мэдээгээ болоод энэндээ бас сэргэн ургалтын дэмжээд тухай үедээ нөгөө санхүүжилт нь яг хуваагдаад хуваарлагдсан байгаа. Тэрийг орж ирээл тэгээд шууд дахиад нөгөө ажилчдаа хавцраал одоо зэрлэг зулгаах ч юм уу тэгээ өвсийг надаад тэгээ нөхөн сэргийлтэйгээд цаашдаа ингэ үргэлжлүүлээд байгаа. Тэгээ одоо хүмүүс бол ярьж байгаа ерөөсөө шууд ийм болсон. Тэгээ бид нар чинь 11 оноос хойш нөхөрлөлөөрөө тэр чигээр жил болгоно сум тунтайгаа гэдэг яриад хувь өрөнгөө ойжлт нэг газар заавал хийдэг. Тэгээ бүр бүх хүмүүс бол муудаараа сурцсан байна. Одоо 10 гаруй жил муудаараа бүр туршлагатай болсон. Болцсгүй эрсдлүүдээр одоо хамгийн айж байгаа хортон. Тэгээд мал орох үе гэдгээс бас хамгаалах хашаа хоёр бол хашаагаас хамгаалал хортонгоос авсдах юм бол тэгээд хортонгийн судалгааг нь манай ангийн энэ байгаль орчныхыг хийдэг л дээ. Ер нь одоо тэнтэй хортон энэ жил ихтэй байна. Тэндээ шавж ихтэй байна гэдгийг бол тэгээд хавар судалгаа хийдэг. Тэгээд тэрний дагуу тэр гар аргаар бид нэр юу хийчихнэ хормор цацчихна. Шинс мод бол нөгөө биеийн дах чадвар сайтай нэг ургалт нэг үүсэж ирэх юм бол тэгээд яг энэ байгалийн өөрийнх нь мод болохоор тэгээд шинс модыг сонгож тарьж байгаа. Тэгээд нөгөө хөрс яг энэ газартаа зогцсон. Тийм болохоор. Тэгээ одоо ер нь шинс мод тэгээд ер нь арчилгаа л мэднэ. Тэгээ арчилгаа услага одоо тэгэл ганц зууд тий бэрхшээл тэмцэндөө байгаа шүү дээ. Бороо ураар гуслаа дутах. Тэгээ бид нар дээр нь сайн арчлаад хөтсөн байхад бол тэгээ цаашаа биеийн дагаа явах чадвар сайтай. Онцлог нь бол одоо тэгээ нэг байгалийн нэг хүйтэн халууны тийм төсвөртэй бос модыг бодсон бол тэрүүгээрээ жоохон ялгаатай. Тэгээд арчилахад бол бас харьцангуй гайгүй шүү дээ. Яг хүмүүс нь санаачлаг гаргаад арчлах юм бол яг гайгүй тийм биений амрыг харъя гэх юм бол зүгээр ойрхон тийм нэг булаг молготой ч юм уу тийм газар мод тарж болох юм билий. Тэгээд нөгөө нэг бороож болгоч гэдэг одоо ч нэг гой юмнууд гарцсан шүү дээ. Тэрүүгээрээ шууд нөгөө 12-ыг ноцоосыг булаг хавсан тэгээд ингэ хавсан. Тэгээ бас мод ч юм бас услахад юутай агаарынхаа тэр өдрийг нөгөө температураар хослно. Тэгээд нөгөө шууд булаг үед тусаар шууд хослож болохгүй. Тэгээ одоо өглөө нөгөө усын дэрсэн бол өдөөс хойш ч юм уу хонуулаад туслал бүр сайн усаа. Тэгж усалдаг. Тэг би бол бодохдоо ерөөсө хойч ирээдүг гэн л бодож тарж байгаа шүү дээ. Одоо нөр дэлхийн дулаар л тэгэл байгаль уур амьсгал одоо цаанаасаа юу гэж ярьж байгаа вэ те. Тэгээд одоо манай ерөнхийлөгч бол би яста хамгийн зөв болох юм эсэн гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд ерөн залуучууд цаашдаа одоо сурна үстэй юм уу тараад ирнэ хүн болгоо. Одоо манай сумчлэхэд 20 эд нөхөрлөлтэй шүү дээ. Тэгэл тэр нөхөрлөлийн ер нь сумын төвд амьдардаг бүх айлуудыг л жил болгон хашаантаа 5 модтар тэгээд хувь өрөнгөө ойжуулж гэж ойдоо ойжтаар гээд 2007-8 онд одоо манай тэр төмөр гараад бүр шахтаад юу ч болсон газрыг бид нэр 9 оноос хойш ойжуулж байгаа. Одоо ингээ яваад үзэх юм бол ер нь бараг бүтэн ойтой болсон гэж хэлж болохоор болсон байна. Тийм хэмжээний л мод тарьсан да. Тэгээд манай банк бас их сайн ажилтдаг тэр. Энэ багуудын санаачилсан тэрвүү мод сан ингээ хүрээд одоо төсөл бичээд бид нэр төслөө хэрэгжүүлээд ойдоо модоо тараад одоо мод ургац сайтай байгаад маш их баяртай байгаа.